Сайн байцгаана үзэгчдээ, Mass телевизийн ярилцлагын цаг эхлэж байна. За энэ удаад бид цаг товлож Монгол улсын сангийн сайд Эрдэнэтоттой уулзж байна. Танд энэ өдөр мэнд хүргэе. За тав хүн ч гэсэн телевиз үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр шийдлийн засгийн газрын сайдууд томилогдоод за ер нь ажилдаа ороод нэлээд эрч хүчтэй явж ах шиг байна, тийм ээ. Тэгэхээр төсвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар ямар хөө байна? Энэ талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За ажлаа аваад өнөөдрийн байдлаар нэг 5 хоног гэж ах шиг байна, тийм ээ. Тэгээд энэ хоногийн хугацаанд бас бид нар 2014 оны төсвийн тодтголоо өргөн барьлаа. За яагаад энэ төсвийн тодтголыг ийм түргэн хугацаанд өргөн барьсан гэхээр засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулаад маш олон хүн өнөөдөр хаачин тодорхойгүй болсон. Аль яамд харьяалагдсан тодорхойгүй, цалин мөнгөнээс авах тодорхойгүй байдалтай. Ийм нөхцөл байдал үүссэн учраас энэ одоо тодтголыг заашгүй яг энэ одоо бүтцийн өөрчлөлттэй холбогдуулж өргөн барьсан юм. Ажлаа авсны дараагаар энэ төсвийн нөхцөл байдлыг ингээ хараад үзэх юм бол хүндхэн талтай байна. Хүндхэн байна. Энийг бол заашгүй цааш нь зас залруулах заашгүй шаардлага бол байна. За өнөөдрийн байдлаар орлого 83%-тай. Зарлах санхүүжилт маань 86 орчим хувьтай ингээ явж байгаа. Орлогын хувьд өнөөдрийн байдлаар 1 их 80 орчим төгрөгөөр тасалдал үүссэн. За энээсээ болоод зарлах санхүүжилтийн хувьд бол хэдийгээр урсгал зардлын хувьд тодорхой хэмжээний санхүүжилтийг бас төр төсвийн байгууллагууд нийгэмд бухимдал төрүүлэхгүй тулд одоо санхүүжүүлээд явж байгаа. За хөрөнгө оруулалтын хөрөнгөний зардлын хувьд бол нэлээд одоо гүйцэтгэл багтаа 63 орчим хувьтай явж байгаа ийм дур зүрэг байна. За цаашдаа бас энэ үлдэгдэл санхүүжилтээ бол аль болох гаргачих санаа бол байна. Яг тэгэхээр энэ төлөвлөлтийн алдаанаас болоод үүсэж байгаа энэ эрсдэл маань өөрөө төрдөж үүсээд байдаг. Эргээд одоо орлогын тасалдлаасаа шалтгаалаад хөрөнгөний зардлаа бууруулчихаар аж ахуй нэгжүүд дээр бас энэ эрсдэл нь давхар үүсээд байгаа байхгүй. Тийм учраас энэ оны хувьд бол аль болох энэ эрсдлээ нэг талтай гаргая. Төр өөрийнхөө хариуцах ёстой нэгэнтээ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ёстой бол энэ одоо шийдвэрээ хэрэгжүүлээд явъя гэдэг ийм бодлогыг барьж байгаа. Мөнгө санхүүгийн хувьд бол маш хүнд байгаа. Тийм учраас яг байгаа бүхэл нөөц бололцоогоо ашиглах гэж байна. Тийм татврын байгууллагууд болоод гайлын байгууллагуудын хувьд бол төлөвлөсөн орлогоо бол ямар ч байсан тодорхой хэмжээнд оруулна гэдэг юм амлалт үүргээ бол авсан. За дээр нь бага хэмжээний юм. Гэхдээ яг нэмж авах орох орлогын хувьд бол төлөвлөх орлогын хувьд нэгэнтээ аж ахуй нэгжийн өөрсдийн санхүүгийн тайлангараа гарсан татварныхаа одоо хуулиар ногдуулсан татвараа төлөх хэсгийг шаардж байгаа. Тэрнээс бол одоо очиод байгууллага аж ахуй нэгжүүдэд дарамтлаад хяналт шалгалт явуулаад авах ийм шаардлага бол байхгүй гэдэг юм улсын ерхий сайд өөрөө хэлсэн. Тийм учраас ерөөсөө ногдуулалтаа төлөөл гэдэг ийм шаардлагыг тавиад явхад бол энэ бол хууль ёсны шаардлага юм чинь тийм ээ. Тийм. Ийм байдлаар одоо орлогын бүрдүүлэлтийг нэгдүгээрт хий. За тэгээ эндээс орж байгаа орлого маань өөрөө бас 100% санхүүжүүлэх үгүй гэдэг бас эргэлзээтэй л дээ. Тийм учраас өөр одоо ямар нөөц бололцоо байна тэр болгоныг судалж үзэж шийдвэр гаргаж ажиллая гэсэн ийм л төлөвлөгөөтэй байна да. Энэ татвараас орж иж байгаа мөнгөний хувьд ерөнхийдөө яг цаг тухайдаа ороод төлөвлөгөөний дагуу явж байгаа гэж ойлгох уу? Бас энэ тал дээр бас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна? Нийт одоо тасарч байгаа орлогын 1 их 80-ийн маань дийлэнх хувь нь татвартай холбоотой тасалдал байгаа. Татвар бол хэдэн хувь гэж ойлгох вэ? За бараг одоо 60 орчим хувь. Тэгэхээр энэ маань өөрөө эдийн засгийн бодитын сектор маань ямар хөө байдалтай байгааг харуулж байгаа юм л да. За үлдс нь одоо гайлаас орох ёстой орлого бас нэг 400 орчим тэрбум төгрөгөөр тасалдал үүсээд явж байна. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлаас гарахын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай гэж таны хувьд бас харж байна тийм ээ. Ажлаа аваад нөхцөл байдалтай танилцаад дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллаж эхлээд байна. За одоогор бол ямар ч байсан төсвийн тодтголоо өргөн барьсан. За одоо 15 оны төсвийн тодтгол дээр өнөөдрийн байдлаар ажиллаж байна. 15 оны төсвийн тодтгол. За энэ хямралаас гарахын тулд ямар байдлаар энэ хямралаас гарах вэ гэдэг дээр бас бодлого боловсруулах хэрэгтэй. Хөтөлбөр зохиох юм уу тийм ээ. Тэр нь хэдэн жилийн хугацаатай байх юм. Яг гоо хямрал гэж хэлэхэд бас нэг талтай хэцүү л дээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт 6% байж байгаа. Тэгэхээр энэ 6% өсөлт маань өнөөдөр бодит байдал дээр энэ төсвийнхээ орлогот төсөвтөө нөлөөлж байгаа нөлөөлөл нь маш бага байгаа байхгүй. Тийм учраас энэний нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд бид нар эдийн засгийн бодит секторыг нэгдүгээр дэмжих ёстой. Энэ баялаг бүтээгчтэй бид нар дэмжих ёстой. Ингээд дэмжихдээ бас бодлогоор тийм ээ. Бид нар экспортын чиглэлийн одоо үйл ажиллагаагаа дэмжих ёстой юм уу? Аль эсвэл
гадны хөрөнгө оруулалтаа дэмжих ёстой юм уу? Маш олон одоо бодлогын шин чанартай бичвэрнүүдийг энэ хөтөлбөртөө тусгаж оруулж өгч өөрчлөлт оруулах үйл хэрэгцээ орчныг бүрдүүлэх шаардлагатай бол бүрдүүлж явах ёстой. Тэгэхээр ямар ч байсан хямралаас гарах энэ хүнчлэх хүнд үеэс маш түргэн хугацаанд гарах энэ шилжилтийн үеийн хөтөлбөрийг юм уу хуулийг энэ үедээ тааруулсан хуулийг ч юм уу боловсруулах тийм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр энэ одоо төсөл хөтөлбөр дээр ямар ч байсан ажиллаж байгаа. Чадвал бидний хувьд 15 оны төсвийн тодтголтой цуг өргөмөрч гэсэн ийм бодол байна. Тэгэхдээ энэ одоо төлөвлөгөө бол маш нарийн нямбаа хийхгүй бол зүгээр нэг одоо орон нэр өөрийнхөө одоо юу гэдэг юм энэ ажил авлаа би тийм учраас ийм төлөвлөгөө боловсруулж орууллаа гэдэг нэр хүндээ өсөх зорилгоор энэ асуудлыг хийх юм бол энэ маань одоо нийгэмд нэг талдаа бол яг хуу ийм юм боловсруулаад оруулаад ирчихье гэж харагдаж магадгүй. Тэгтээ хэрвээ алдаатай бодлого боловсруулах юм бол эндээс гарах нөхцөл бололцоо маань хахад одоо хоошлох байхгүй болох юм эрсдэл бий байхгүй. Тийм учраас энэ дээр бол маш нухацтай хандах ёстой. Чадвал бид нар боломж өгвөл маш хурдан боловсруулаад оруулчихъя. Тэгтээ боломж байхгүй тохиолдолд бол ямар ч байсан нэг сартаа багтаад энэ асуудлыг их хурлаар шийдвэрлэх ёстой. Ингэж байж бид нар цаашаага хүндрэлээс гарах энэ одоо боломж нь бий болно гэсэн миний зөвөр өрчлсөн ийм тооцоогоор ажиллаж байгаа зүйлүүд бол байна. За төсвийн хувьд бол угаасаа одоо сөрөг хүч махтаач гэсэн би хэлээл явдаг байсан. Аливаа төсөв өнөөдөр бодлогогүй төлөвлөснөөс шалтгаалаад төсөвт болоод энэ эдийн засгт учирч байгаа дарамт нь өнөөдөр маш их байна. Тийм учраас энэнийхээ төлөвлөлтийн асуудлыг бодит байдалд нийцүүл төлөвлөөч. Тэр хэдвэл одоо 13 оны төсвийн төслийг боловсруулж явах туртал би хэлжсэн байхгүй. Монгол улсын эдийн засаг 11 онд 17.6% өсөлттэй гарч байхад энэ өсөлт бол эдийн засгийн өсөлт бол тухайн ондоо болоод тэрний дараагийнхаа ондоо өгөөж өгдөг байхгүй. Энэ өгсөн өгөөж нь ерөөсөө 2012 онд 600 тэрбум л байсан. 600 тэрбум тий. Тэгтэл манайх яг үхээр 2 их найт төгрөгийн орлого орно гэж төлөвлөж исэн тухайн үед тий. Тэр ийм өсөлт гарч байна. 11 оны 12 оны өсөлт чинь өөрөө 11% дээр ирчлээ. Тэгтэл та нар дахиад 2 их найдыг оруулж орно төсөвт орно гэж тооцоод байна. Энэ бол ийм зүйл байхгүй. Тийм учраас бодит орлогодоо нийцсэн зарлалыг төлөвлөөч гэдэг ийм шаардлага бол байнга тавьж ирсэн л да. Одоо би бол энийг хэрэгжүүлэе л гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол улсын эдийн засгаас ямар бодит нөөц болцоо байгаа. Энэ нөөц болцоондоо тулгуурсан зардлыг бид нар гаргаж явахгүй бол хитрхи одоо хөөсөрсөн ийм төсөв хийгээд зарлагтаа баригдсан орлогын төлөвлөлт хийгээд тахаар энэ маань эргээд аж ахуйн эрхлэгчтэй дарамттай төрдөөч дарамттай болчиход байгаа байхгүй. Тийм учраас 15 оны төсвийн тодтголын хувьд бол одоо энэ 14 оны төсвийн тодтгол дээр шүүмжлээд байгаа гишүүдийн бодит байдалд нь нийцүүлээ гэдэг энэ шүүмжлэлд тохируулж 15 оны төсвийн тодтголыг оруулахаар ажиллаж байна. 2015 оны төсөл дээр бол ер нь бол өөдрөг байдлаар одоо уулуурхай сад сектороос гэхэд тийм ээ их хэмжээний орлого олно гэж одоо өөдрөг байдлаар төсөөлж одоо төслийг батлуулсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодтгол яригдчихэж байна тийм ээ. Энэ талаас тодруулахгүй. Мэдээж энэ өөдрөг байдлаар төлөвлөгөө муутай төсөв орж ирснээр эргээд нийгэмд болоод улс оронд одоо эрсдлийг бий болгож шүү дээ тийм ээ. Энэ дээр бас цацалтруулах зүйлүүд бас нэлээдгүй байна гэж та ярьж байна. Энэ дээр бас тодруулах хэрэггүй. Тийм Монгол улс бол 3 жилийн хугацаанд ийм сайхан өөдрөг юм төлөвлөлөө шүү дээ. Тийм уулуурхаагаас бол одоо хэдэн сая тонноор нүүрс экспортлно. Зэсийн үн бол одоо тэнгэрт байхгүй өндөр төссөн, алтны үн өснө гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээ манай улсын эдийн засгийн хувьд бол хоёр гол салбар нь ерөөсөө л хөдөө аж ахуй уулуурхай шүү дээ. За төсвийн орлогыг бүрдүүлж байгаа хамгийн том салбар бол ерөөсөө уулуурхай. Төсвийн орлогын одоо бараг 60-70 орчим хувийн дангаараа бүрдүүлж байгаа салбар уулуурхай шүү дээ. Тэгэхээр энэ салбарын хувьд бид нар хитрхи ингэж өөдрөгөр төсөөлснөөс хамаарат өнөөдөр ийм хүндх нөхцөл байдал үүсэж байгаа нэг талтай. За нөгөө талдаа яг үхээр энэ эдийн засгийн хувьд бол бас үйлдвэрлэл үйлчилгээнд дээр тодорхой хэмжээнд уналтууд бий болцсон байна. За энэтэй холбоотой яг үхээр манай төлбөрийн тэнцлийн хувьд ч гэсэн энэ дээр маш том өөрчлөлтүүд гарч ирж байгаа байхгүй. Хүмүүс хэрэглэн дээр ч гэсэн одоо хямхтай ханддаг болцсон байна. Эннээс болоод төлбөрийн тэнцэл бол нэлээд сайн гарч байна. Энэ маань өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр амжиргааны нөгөө төвшингийн хувьд иргэдийн амжиргааны төвшингийн хувьд буурч байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу. Хэрэглээгээ багасгана гэдэг маань хүн чинь бодит орлого нь буурч байна гэсэн үг шүү дээ. За нэг талтай юм байдаг. За нөгөө талдаа магадгүй одоо янз бүрийн
зээл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд бол тэр зээл хөтөлбөрийнхөө санхүүжилтийг хийхин тулд нөгөө талаасаа хэрэглээгээ хязгаарладаг. За ийм нөхцөл байдлууд бол үүссэн. За энээсээ болоод бол яг хуу бас нэлээд хэрэглээтэй холбоотсон валютын гадагшлах урсгал маань багасж байгаа. За энэ нөхцөл байдлаас үүдээ төлбөрийн тэнцлийн хувьд бол бас харьцангуй өмнөхөнтэй харьцуулбал нааштай юм үзүүлэлтүүд бий болж байна. Эсвэргээрээ уг нь бол бид экспортоо дэмжиж төлбөрийн тэнцлээ балансжуулах шаардлагатай. Ингийн тулд бид нар эдийн засгаас сэргээх бодлого явуулах хэрэгтэй байхгүй. Экспортоо дэмжсэн байдлаар төлбөрийн тэнцлээ сайжруулсан тохиолдолд улс орны эдийн засгийн өсөлт бол тодорхой хэмжээнд хангалттай өсөлтөд явах болцоотой. Эндээсээ өр өгөөж ч гэсэн төсөвдөөж ард иргэдтэй ч гэсэн өндөр байх юм боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо хамгийн гол нь ажиллах ёстой. Гэхдээ энэ хүнд үед бол бас аль алийн л одоо хэрэгжүүлэх ёстой. Тэгээд би бас аймгийн дараагаар ажиллаж байхдаа сэлэнгчүүдтэй хандаж нэг уриалга гаргаж ирсэн. Сэлэнгчүүд минь одоо сэлэнгчүүдэд тэмцсэн худалдаа авалт хийгээч гэж. Энэ удаад ч гэсэн би монголчууд өнөөдөр монголчуудаа тэмцсэн худалдаа авалтыг л хийдэг бай. Ингийн бол бид нар нэг талдаа хэрэглээний хувьд бол яг нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэгжилж байна. Нөгөө талдаа бид өөрсдийнхөө ах トゥ амраг садан танил найз нөхдөд ажилтаа байлгах энэ боломжийг бий болгож өгч байгаа байхгүй. Тийм учраас одоо монголчууд маань Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг яг энэ цаг үед одоо хэрэглээндээ ийм өөрчлөлт оруулаач гэдэг юм одоо бас зүйлийг хэлмээр байгаа. Баялаг бүтээгчдийг дэмжснээр бас экспортын орлогыг бас нэмэгдүүлэх боломжтой байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь дотоодын худалдаа авалтыг бас нэлээдгүй бодлогоор дэмжиж хөшүүрэг бий болгож бас явуулах юм бол бас дотоодын мөнгө урсгал нэмэгдэх, гадагшлах валют бас багасах юмрхүү эерэг дүр зураг харагдаад байгаа. Энэ дээр ер нь ямар бодиттой алхмууд хийнэ гэж тань тарж байна. Ер нь бол тэгээд баялаг бүтээгч нарын хувьд бол одоогийн засгийн бодлого нь бол импортыг орлох буюу одоо экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэж байгаа улсуудаа дэмжих ёстой гэсэн юм бодол байгаа. Тэгвэл бид дэмжихдээ магадгүй бид $1 тэр баялаг бүтээгчийг дэмжих юм бол Монголд эргээд $2 ордог. Цаашлаад $3, $4 ордог. Ийм байдлаар одоо хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөр үйл ажиллагаануудаа гэж бодож байгаа. Саяны одоо өнгөрсөн хугацаануудад явуулсан бодлогын хувьд бол яг уу ер нь бол Монгол улстай хэрэгцээтэй зүйлүүдийг хийх ёстой гэдэг ийм зарчмын бодлого барьсан тийм ээ. Бариад явсан нь бол яг нэг талдаа үйлдвэрлэл эрхлэгч дөрвөө хандсан энэ бодлого нь бол нөгөө зам тавих бодлогоос сул байсан учраас өнөөдөр эдийн засгийн байдал нөхцөл байдлын хүндэрсэн болов гэж би бодож байгаа. Тийм учраас цаашдаа бол бид нар магадгүй гадаад дотоодын зах зээл дээр янз бүрийн хөрөнгө босгоно. Хөрөнгө босгохдоо бид нар энэ эдийн засгаа дэмжсэн тийм ээ ийм үйл ажиллагаа явуулъя гэж зорж байгаа баялаг бүтээгч нараа бид нар дэмжих ёстой. Импортын гадагшлах, валютын гадагшлах урсгалыг харихын тулд бид нар импортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гэж байгаа ч хүнийгчүүдэд дэмжиж. За валютынхаа орох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ явуулах улсуудаа дэмжиж. Ингээд дэмжихдээ бид нар одоо жишээ төр засгаас 100% мөнгөний нөгөө шийдчих тийм одоо шийдвэр ихэд бол гаргана гэхэд бол хүнд шүү дээ хэцүү. Тэгэхдээ яг үхээр мөн гадны санхүүжүүлэгч байгууллагууд гэж байдаг. Бид өнөөдөр магадгүй засгийн газар тэр боломжийг бизнес эрхлэгчдэд бий болгоод өгч. Тэр хөрөнгөний усүрийг тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар шийдээд өгч. Тэр хийх ёстой зүйлийг нь хөрөнгөний тодорхой хувийн шийдэд өгсөн тохиолдолд нөгөө хүн маань гаднаас одоо бас үлдсэн хувиа босгоод ирэх. Өнөөдөр ийм төсөл хөтөлбөр Монголд маш олон байна. Нийт одоо төслийнхөө 30% санхүүжилтийг хариуцсан тохиолдолд гадны санхүүгийн байгууллагуудаас үлдсэн 70% босгоч юм болцоотой төслүүд бол Монголд бий байхгүй. Тэгвэл энэ боломжийг бид нар гаргаж өгч тавих ёстой. Тэгэхгүйгээр тэгэл нэг төсөл бичлээ. Тэр төслийн 100% дотоодосоо дэмжиждэг. Нөгөө хүнд бол ямар ч идэх байхгүй. Тэр мөнгийг аваад тэр мөнгөөрөө мэдээж Монгол улсад өнөөдөр тоног төхөөрөмж, техник, технологи дэлхийн хэмжээнд хүртэл байна уу хөгжөөг байгаа. Тэгэхээр яг үхээр тэр мөнгөө аваад дотоодын зах зээл дээр валют болгоод гадагш шахардаг. Тэр тоног төхөөрөмжөө оруулж ирдэг. Тэр технологио оруулж ирдэг. Ийм учраас яг үхээр тэр гадагшаа гараад байгаа тэр оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, технологид яваад байгаа тэр мөнгийг дотоодынхаа зах зээл дээр биш гадаадын зах зээл дээрээс босгодог ийм боломжийг бол бид нар бий болгож өгөх ёстой гэсэн ийм л одоо зүйлийг төлөвлөж хийж байгаа. Хэрэгжүүлэхээр одоо явагдаж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн
өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэлээдгүй тодтол орж байгаа харагдсан тийм ээ. Тэгэхээр одоогийн байдлаар нэг 50 гаруй тэрбум төгрөгийн тодтол хийж байна уу гэсэн иймэрхүү зүрх харагдаж байсан. Тэгэхээр ер нь одоо яг энэ засгийн газрын яам агентлагуудын ажилтнуудыг одоо цөөлөх асуудал бас энд яригдж байна. Шинжлэлийн засгийн газрын үед бол хэмнэлтийн горимж шилжих 147 тогтоолыг гаргаж ажиллаж байсан. Тухайн үед бол ажилтнаа ажлаас халахгүй байх, харин байнгын орлоготой байлгах, за ямархуу байдлаар хэрэглээний зардал буюу одоо томилтын зардлаас хэмнэх гэсэн ийм гол чиглэлтэйгээр ажиллаж байсан бол одоо шийдлийн засгийн газартаа бол яам агентлагийн ажилтнуудын тоог цөөлөх асуудлыг бас ярьж ах шиг байна. Тэгэхээр яг энэ дээр тас тайлбархгүй. Төсвийн хэмнэлтийн горимж шилжүүлэх бол шийдвэрүүд удаа дараа гарч ирсэн л та. Тэгээд сангийн яамны хувьд бол бас энэ горимыг бариад тодорхой хэмжээнд суудгах, зардал суудгах замаар бол асуудлыг бол шийдэж ирсэн юм билээ. За энэ удаагийн 14 оны тодтголын хувьд нэгдүгээр бүтцийн өөрчлөлттэй холбоотой зардал, за хоёрдугаарт өмнөхөнд одоо үйл ажиллагаагаа явуулаад гүйцэтгэл нь гарцсан хөрөнгө оруулалтын нэг 95.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал байсан. Энэ засгийн газар яг үхээр өрийн бичих гаргаад одоо вексел гаргаад төлбөрийг төлцсөн банкудад үр тавиад тэгэхээр энэ төлбөрийг бол төлөх зайлшгүй юм шаардлага байсан. За дээр нь нийтийн тээврийн хөнгөлөлт урамшуул дээр ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нэг 6.3 тэрбум төгрөг. За ингээд энэ маань өөрөө энэ төсвийн тодтголыг нэг 103 орчим тэрбум төгрөгөөр өөрчлөх юм шаардлага гарч ирсэн. За бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор бол яг баланслаад бол таарч байгаа. Орлого зарлагын хувьд бол нийт төлөвлөгдсөн зардлын хувьд бол бүтцийн өөрчлөлт хийхэд бол баланслаад таарч байна. Яг нэмэгдэж байгаа зарлагын өөрчлөлтөөр бол саяны одоо миний хэлсэн хоёр зүйл залтаар бол ийм зарлагууд бол нэмэгдэж байна. За эндээсээ бид нар бас ийм хэмжээний зарлагыг нэмэхийн тулд орлогоосоо тодорхой хэмжээнд бууруулах зайлшгүй юм шаардлага гарсан. За орлогоо нэмэгдүүлэх. Тэгэхээр орлого нэмэгдүүлэх юм бол одоогийн тасарсан байгаа энэ орлого дээр дахиж орлого нэмэгдүүлэх ямар ч бололцоо байхгүй. Тийм учраас яг үхээр нийт хэмжигдэж байгаа зардлаасаа яг энэ хэмжээний зардлыг бол бууруулах ийм одоо шийдвэрийг гаргасан байгаа. Тодтголын төлөв мэрэгтэй. За энэ бол засгийн газрын одоо тусгай зорилтын сангуудын ашиглаагүй зарцуулаагүй үлдэгдлийг бууруулсан 50 орчим тэрбум төгрөгөөр. За дээр нь хөрөнгө оруулалтын одоо үйл ажиллагаан дээр зураг төсөл техник эдийн засгийн үзэл боловсруулах зардал. За мөн хэд хэдэн аймагуудад концессийн гэрээгээр дулааны шугамшүүлжээ, дулааны станц байгуулах ийм үйл ажиллагаанууд нь концессийн гэрээ рүү шилжсэнтэй холбогдуулаад тэрэн дээр тавигдсан байсан засгийн газрын зардлыг бууруулах. Гэх мэтлэн иймэрхүү одоо зардлууд хасагдаад нөгөө талдаа бол саяны миний хэлсэн хоёр зардал нэмэгдээд ийм л өөрчлөлт орсон байна. Яг зарим нэг улсууд маань бодит байдалд нийцүүлсэнгүй гэж шүүмжилж байгаа юм л да. Өнөөдөр 12 сарын 8-нд би ажиллаа, 9-нд ажиллаа авлаа тийм ээ. 8-нд. Тэгээд санхүүгийн жил дуусахад 21 хоног л дутуу байгаа. Энэ цаг хугацааны хувьд яг үхээр бүтэн санхүүгийн 12 сарын одоо 11 сард нь бараа үйлчилгээний болоод хөрөнгөний зардлууд нь гараад явцсан. Гарахтаа тодорхой өөр их усүрээс орлогоос биш өөр их усүрээс гараад явцсан энэ цаг үед бодит байдалд нийцүүлнэ гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Ямар ч тохиолдолд байхгүй. Тэр одоо улсуудын хэрэгэлсэн байгаа мөнгийг би одоо хинээс буцааж авахгүй тийм ээ. Ийм болцоо байхгүй. Тэгэхээр хэрвээ бодит байдалд нийцүүлээд тэр төгрөгөөр орлогоо бууруулаад зарлагаа бууруулна гэж үзэх юм бол магадгүй 12 сард нэгж байгууллагад нэг төгрөгийн санхүүжилт хийхгүй дээр нь дутуу санхүүжилттэй байгаа одоо 490 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил дээр нэг төгрөгийн санхүүжилт гарахгүй гэж шийдэх юм бол би бодит байдалд нийцүүлж болно. Тэгэх юм бол Монголын амьдрал зогсно шүү дээ тийм ээ. Тийм учраас бол ямар нэгэн байдлаар ингээд санхүүжүүлээд явцсан байгаа тохиолдолд бол бодит байдалд нийцүүлнэ гэдэг ойлголт бол байхгүй. Магадгүй одоо улирлын өмнө тийм ээ 10 сард юм уу 9 сард 8 сард ажиллаа хүлээж авсан бол холбогдох одоо үлдсэн саруудын зарлага санхүүжилтээс тодорхой хэмжээнд бууруулад бодит байдалд нийцүүлэх, ойртуулах энэ боломж бол байсан баг. Харамсалтай нь санхүүгийн жил одоо дуусж байгаа учраас энэ дээр бол ингэх ямар ч боломж байсангүй.
Шинжилгээний засгийн газар огцорсны талаар шийдлийн засгийн газрыг томилохын хугацаанд бас зарим яам тамгын газрууд бол ер нь ажил салгардах, хөнгүүтэх тиймэрхүү зүйлүүд бас нэлээдгүй анзаарэгдэлээ. Бас аж ахуйн нэг иргэдийн асуудлыг шийдвэрлэх асуудал дээр удаашрах. Одоо тэгээд нэг хүлээлтийн байдал шилжчихсэн иймэрхүү асуудал байгаадсэн л да. Тэгэхээр ер нь одоо яг шийдлийн засгийн газар гарч ирснээрээ бас зарим яам агентлагийн ажилтнуудыг цөөлөх асуудал бас нэлээдгүй ярьж л байна л да. Тэгэхээр бодиттой хэмнэлд орж чадах уугүй юу гэдэг дээр бас эргэлзээ төрүүлж байна л да. Энэ талаар. Ямар ч байсан сая бол засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол яасан гэхээр яамдын одоо бүтцийг батлахдаа өмнө байсан орон тооноос 15%-аар цомгдохно гэсэн юм бол шийдвэр гараад сая бол бүтц батлагдлаа л да. Тэгэхээр шинэ сангийн яам өөрөө нэг гаднаас ирсэн нөгөө яам бусад яамдаас ирсэн байгууллагуудаас ирсэн бүх оронтойгоо нийлээд нэг 190 оронтой нь бол нэг 190 гаруй байсан бол одоо тэрийг 15% цомгдох хэрэгтэй гэсэн юм шийдвэр бол гарцсан. За энийг бол ямар ч байсан нэгэнтээ шийдвэр гарсан учраас хэрэгжүүлэн тийм ээ. 15 оны төсвийн тодтолын хувьд бол бид нар өнөөдөр зөвхөн боловсруулах шатандаа явж байна. Өнөөдөр засгийн газрын оролдоон дээр бас уг асуудлыг хэлцгээгээд бас дөнгөж ерхий сайдд бас уулзчаад гарч ирж байна. Ер нь бол хүндхэн байгаа гэдгийг хаана бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ бид нар хүнээ цомгохтож хүндрэлээс гарах уу? Бусад зардлаа хэмж гарах уу? Янз бүрийн сонголтууд байна. Гэхдээ бусад зардлаа хэмнэ гэдэг байдлаараа зүгээр хүнд цалин өгөөд өрөөндөө суулгаад ажил хийхгүй байх ийм нөхцөл болцоог бас үүсгэж болохгүй шүү дээ. Тийм учраас аль алийг бид нар бодох ёстой. Ер нь бол бодит байдал дээр нийцүүлэхийн тулд зайлшгүй нэг их найдтай төгөөр одоо орлого зарлахыг бууруулж иж бид нар бодит байдал дээр дөнгөж аваачна гэж бодож байгаа. Ирээдүйн одоо төсөөллийг. Тийм учраас яг үхээр ямар ч байсан одоо 15 оны төсөөс бол эхний ээлжинд нэг их найдыг хасж иж тэрийг одоо төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллана. Биелүүлэх бас магадлал тун хүнд. Тэгэхээр яг үхээр энэ одоо төсвийн тодтголын хувьд бол бид нар бас зарчмаа тохирох хэрэгтэй. Ямар зардал дээр бид нар яаж төвчж байж 15 онд бид нар төсөө батлуулах хэрэгтэй юм бэ 15 оныхаа тий. Энэ зүйл төр бол ярьж байгаа. Тэгээд ил төстэй байгууллагууд хоорондоо ингээд нэг байгууллага нөгөө байгууллагын дотор ороод үйл ажиллагаа явуулчихаар болцоотой юм байгууллагууд иймэрхүү зүйлүүд дээр бид нар бас бүгдийг үзэж байгаа. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд заавал тусдаа нэг дарга нэг нэгтлэнтэй тэгээд албаа хаагчд ажиллах шаардлага байхгүй. Тэднийг бол нийлүүлээд явчих нь бол зөв юм а гэж ингэж бодож байгаа. Хийж байгаа юм төлөвлөж. За мөн одоо янз бүрийн жижиг байгууллагууд бол ерөөсөө маш их байдаг. Тэгээ энэ байгууллага болгон дандаа төсвөөс мөнгө авч цалинж тэр нэг 4-5 оронтой үйл ажиллагаа явуулчихдаг. Тэгвэл тэр улсууд маань өнөөдөр өөрийнхөө салбар байгууллага дээр очиод үйл ажиллагаа явуулах болохгүй зүйл байхгүй. Тийм учраас эдгээр улсуудаас нэгдэг. Энэ төсвийн бодлогогүй үр дүнгүй зарцуулдаг энэ олон зардлуудыг бууруулах ёстой. Хүн рүү хандсан ийм зардлууд дээр бол хамаагүй бууруулах юм бол энэ яг эдийн засаг хүндэрсэн байгаа энэ цаг үед бол бас эргээд ард түмнийхээ амьдралыг бүр одоо улхуулах юм байдал руу очиж шүү дээ. Тийм учраас бол энэ дээр бол бас нэлээд болгоомжтой хандъя гэсэн ийм байр сууриас төсөл боловсруулж байгаа та. Тэгэхээр ер нь яг манай улстай ижил төстэй эдийн засагтай тийм ээ яг хүндрэл үүссэн иймэрхүү нөхцөл байдалд улс орнууд ямархуу байдлаас гардыг юм ямархуу байдлаар энэ асуудлаас гардыг болт тийм ээ эдийн засгийн хүндрэл гэдэг бол бас нэлээдгүй хугацаанд үргэлжлэх иймэрхүү төлөвтэй харагдаж байна л да. Эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөл байдлыг бол зөвхөн одоо дотоод бодлоготой холбоотой гэж бас хэлж болохгүй тий. Яг хөө гэхдээ дотоод бодлоготой холбоотой бол нэг 70-80% бол бие гадаад учир шалтгаан ч гэсэн бас энэ дээр байж л байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныгоо бид нэр задруулах ёстой. За энэ засгийн газрын хувьд бол бүх нам эвслүүд хамтарсан энэ засгийн газар болсон Монгол Улсын засгийн газар. Янз бүрийн бид нэр өгөхгүй. Одоо хүмүүс бол гадуур шийдлийн засгийн газар, юуны засгийн газар гэх янз бүрийн л нэр өгч байгаа. Энэ бол Монгол Улсын засгийн газар. Монгол Улсын засгийн газар Монгол төмнийхээ эрх ашигын төлөө ажиллах ёстой гэдэг энэ зарчмыг засгийн газрын гишүүд бол ярьж байгаа. Тийм учраас яг үхээр энэ одоо бидний гаргаж байгаа бодлого маань өөрөө өмнөх алдаануудаа давтахгүй. Өмнөх хийж исэн сайн сайхан зүйлүүдийг бол бид нэр үргэлжлүүлэх ёстой. Энэ бол засаглал гэдэг бол өөрөө дараагийнхаа шатны
өмнөх одоо хийжсэн үйл ажиллагаануудыг үргэлжлэв шүү дээ. Тийм учраас бид бодлогын одоо алдаатай зүйлүүдийн зас залруулах хэрэгтэй өмнө байсан. Бодлогын одоо зөв авч явж исэн юм зүйлүүдийг бол үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. Ингэж байж бид нар өмнөхдөр гарсан алдаагаа засч байж бид нар илүү одоо үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх болцоо бүрдэнэ. Энэ бидний хувьд бол бас нэг давуу тал нь юу гэхээр ямар бодлого явуулснаас болоод үүдээд алдсан бэ гэдэг энэ алдааг олж харах болцоо биднэрт байгаа байхгүй. Тийм учраас бидний энэ бол давуу тал. Тэгэхээр энэ болцоогоо бид нар ашиглаад за ийм бодлого явуулсны улмаас эдийн засгийн бол тодорхой хэмжээнд уултанд орсон байна гэдгийг бол үнэлт өгөх ёстой. Энэ үнэлт өгөлтөөр үндэслээд тэр одоо алдааг залруулах энэ үйл ажиллагааг энэ засгийн газар хийх ёстой. За одоогийн байдлаар бол зүгээр миний харж байгаагаар Монгол улсын хувьд бол гадны хөрөнгө оруулалт бол бараг одоо 4 их найдаас одоо 4 тэрбум доллароос өнөөдрийн байдлаар 1 тэрбум хүрэхгүй доллар төр яриад унчлаа. Тийм ээ. Энэ маань өөрөө маш том цогцолт. Энэ юу хэлж ийм вэхээр энэ тухайн засгийн газрын тухайн улсын нэр хүндийн асуудалтай шууд холбоотой. Гадны одоо хөрөнгө оруулагч нартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа энэ үйл ажиллагааны ямар нөхцөл байдлаас болоод ийм нөхцөл байдал руу оруулах гэдэг нь хамгийн том нэгдүгээр эрсдэл энэ дээр байна. Нэр хүндийн асуудал дээр. За хоёрдугаар зүйл нь болохоор юу гэхээр өнөөдөр үйлдвэрлэл үйлчилгээний хувьд бол бид зөвхөн дотоодынхаа зах зээл дээр дотоод урсгал дээр л эргэлдээд байсан. Энэ бол нэг том алдаа. Бид хүмүүсээ одоо ажлын байртай байлгахын тулд хийсэн энэ ажил бол нэг талдаа бол сайн хүмүүсийн ажилтай байсан. Нөгөө талдаа яг үхээр нөгөө эдийн засгийн тэлэх энэ бодлого чинь эдийн засаг өргөсөх энэ бодлого байхгүй болсон. Тийм учраас энийг бид нэр шийдэх ёстой. Бид хэрвээ магадгүй одоо их хэмжээний юм одоо Чингис бонд, Самурай бонд гэдэг маш олон бонд хөгжлийн банкны бондууд. Энэ хэрэгжүүлэх хэрэгжүүлсэн төслийнхөө ядч 50%-ийг энэ эдийн засгаад тэлэх энэ одоо үйл ажиллагаанд зарцуулах хэрэгтэй байсан. Ингэж зарцуулахдаа миний түрүүний хэлсэн бид $1 гаднаас хамгийн багадаа $1.5 олж ирэх тийм төслүүдийг. Тэгээд тэр төсөл маань өөрөө импортоор орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Эсвэл экспортыг дэмжих үйлдвэрлэх. Бид яриа л байсан 888 гэх одоо нэг тав яриа тэрнтэй холбоотой төсөл. Өнөөдөр тэр төслөөс хэдэн санхүүжилттэй аваад хэдэн яг энэ импортоор орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдэг нь тодорхойг. Энэ маань хэрэгжиж ихсэн ч юм уу гэхлээр энэ байдалтай байж байгаа байхгүй. Өмнөхөнт нь бараг хэрэгжиж байгаа. Тэгвэл магадгүй зөвхөн зарим нэг улсууд маань шүүмжилж магадгүй. Зам тавихаас өмнө бид нар энэ асуудлыг эхлээд шийдчих ёстой байсан. Тэгэхгүй өнөөдөр бид нар заах зам тавьснараа бол нэг талдаа тухайн орон нутгийн иргэдэд бол маш тийм том нөлөөлөл үзүүлж байгаа. Энийг бол үгүйсэх арга байхгүй. Зам тавихын хажуугаар бид нар давхар цуг энэ эдийн засгаа тэтгэх бодлого цуг явуулах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээгүйгээсээ шалтгаалаад өнөөдөр эдийн засаг нь уул тийм байдалд орцсон. Гадаад хөрөнгө оруулагчид нартайгаа харьцаж байгаа энэ харьцаанаас нь хамаарат эднэрийн холбоотой явуулж байгаа арга хэмжээнээс нь хамаарат гадаад нэр хүндийн асуудал маань хөрөнгө оруулагч нарын дунд унтсан байж байгаа шүү дээ. Иймэрхүү л одоо зүйлүүдээс болсон хамгийн гол одоо шалтгаан бол энэ дээр байгаа гэсэн юм төгөлттэй. Дэлхийн зах зээл дээр Чингис бондыг арилжаалаад ирэхэд бол яг энэ мөнгөөр эдийн засгийн үр ашигтай салбар зарцуулъя, тийм ээ. Дотооддоо баялаг бүтээе. Үүнийгээ цаашлаад экспортлоё гэсэн иймэрхүү байдлаар мэдээлэл хийжсэн. Тэгэхээр тухайн үед бол яг энэ мөнгийг төсөв болон халамжийн мөнгөнд зарцуулахгүй гэсэн мэдээллийг бас тухайн үеийн сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд нь хамтарсан мэдээлэл хийжсэн л та. Тэгэхээр ер нь зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар бол яг энэ бондны мөнгнөөс төсөв рүү шилжүүлж хэрэгэлсэн, ашигласан гэсэн иймэрхүү мэдээлэл байна л да. Үнэтэй мөнгөөр үр ашиггүй төсөл санхүүжүүлдэг улс бол манайхаас өөр байхгүй баг л да. Үр ашиггүй төсөл. Үр ашиггүй гэдэг маань үр ашигын хувьд бол бүр огт үр ашиггүй гэж бас хэлж болохгүй л дээ, тий. Жишээ нь миний зүгээр хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр бид нар урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам тавьсан байсан бол одоо энэ дээр бол ямар нэгэн алдаа байхгүй гэж бодож байна. Энэ маань өөрөө дунд хугацааны арилжааны зээл. Богино хугацаатай дунд хугацаатай арилжааны зээл байхгүй. Үнэтэй мөнгө. Ийм үнэтэй мөнгөөр өнөөдөр бид нар зам тавиад тэндээс эдийн засгт өгөөж нь ямар байна вэ? Муу байхгүй байхгүй. Байхгүй байгаа учраас бид нар өнөөдөр эдийн засгийн хүнд байдалд орсон. Тэгвэл магадгүй энэ олон бондуудынхаа ядаж 50%-аар нь
эдийн засгт эргээд өгөөж өгөх тийм төслийг санхүүжуулсан байсан бол өнөөдөр бид нар тийм нөхцөл байдал үүсэхгүй. Тийм боломж бол байсан. Энэ боломжоо бол ашиглаж чадаагүй гэж бодож байна. Бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. За та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За амжилт хүсье. Мас телевизийн ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. За энэ удаа бид сангийн сайд Эрдэнэ хоттой ярилцлаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.